Аялгуут Монгол хөгжим мэгшгэтгэхэд түүхийн шарлсан хуудаснаас хөлөг баатрууд уухайлна. Түүмэрийн дөлшиг хүүгэж мордын туурай бөмбөрдөн. Европ Азийг донслогсон эзэнт гүрэн харагдана. Ямбу номны гэдэлтэнд хаан Чингис үзэгдэнэ. Аялгуут Монгол хөгжим эгшгэтгэхэд дөрвөн далайн ус чихэн дээр цамнаж давлах юм. Дөмөн аялах хоолоймбэр орчдонг цочоож хадах юм. Хөх хурмас домогшин хураан шилгээж асах юм. Хөлгөн шастрын бичээснээс нүүдэлж арахад дэврэх юм. Есүхэн хүү Тэмүүжний хорвоод мэндэлсний гэрчлэгээ ертөнцид дайдыг дагуулж зартай явсны баталгаа хөхөн Монголоо нэгтгэж түүхэнд мөнхөрсөн домог хөдөгийн зооно хөндөсөж ташаа тулсан омог хан хинти сайн байцгаана уу хамаг Монголын гал голомтыг сахин суугаа хан хинти нутгийн ард иргэд та бүхнийхээ түмэн амгадан айлтхан мэндчилье. Монголчуудын ахуй амьдрал онгон дагшин байгаад уламжлалт ёс зан заншил бит болон бит бус соёлын өв угсаатан ястан тус бүрийн онцлог өнгө төрхийг орчин үеийн техник технологиг ашигладан баримтжуулан хойч үедээ өвлүүлэн үлдээх эрхэм зорилгыг өмнө барин ажиллаж байгаа бидний цөөхөн монголчууд төслийн Хинтээ аймаг дахь нийтийн үйл ажиллагаа энхүү ихэтгэд бэлэн боллоо. Хинтээ аймагт 45 хоногийн хугацаатай ажиллах бидний цөөхөн монголчууд төслийн үйл ажиллагааг нээж үг хэлнө хэмээн аймгийн засаг дарга Нован самдангийн гам Бямбатаныг хүндэтгэн урьж байна. За та нартай нөр амар амгалан айлтгая. Юуны өмнө бидний цөөхөн монголчууд төслийнхаа багийнхан хинтээчүүд маань хүлээж авч өнөөдөр нээлтийнхээ ажиллагаанд хуран зүглэрээд байна. Юуны өмнө саяхан
сар шинийхаа баярын өмнө Хинтээ аймгаас тодорсон хөдөлмөрийн сайчууд, алдарт малчид энэ эгэл ардуудынхаа дундаас төрж гарч байгаа эгэл баатруудын тухай манай бидний цөөхөн монголчууд төслийнх маань Хинтээ аймагт ажиллаж орон даяар олон сайхан нэвтрүүлгүүд, олон сайхан телевизүүдээр танд маань үзсэн байгаа. Өнөөдөр Хинтээ аймагт бүхэл бүтнээр нь ажиллагаар хурж ирээд нээлттэй ажиллагаа хийж байна. Юуны өмнө Хинтээ аймагт маань энэ зан заншлын маань онцлог бид Хинтээ аймгаа эзэн Чингисийн өдгийн нутаг гэж өөр хоорондоо ярьж ирснээс биш гадагшаага энэ мессежүүд тун баг явцсан. Google Map дээр ганц ч өгүүлбэр байхгүй бид нар одоо л бүгдийг эхэлж тавьж байгаа шүү дээ. Хинтээ аймаг гэдэг бол эзэн Чингисийн өдгийн нутаг. Тэр дундаа энэ Монгол улсын аймаг, Монголын нийслэлээс зүүн тийшээ 330 км аймгийн төвөнд байдаг гэд ганц өгүүлбэрчгүй явж ирсэн. Одоо бид нар сурчлах ийм цаг нь болсон. Яг Хинтээ аймаг бол эзэн Чингисийн өдгийн нутаг гал голомтыг сахиж ирсэн ард зон олны үр садыг Хинтээхэн гэдэг. Өөрөөр хэлэх юм бол бид энэ тухайн мессеж одоо гадаад дотоодгүй сурчлах ийм том цаг үед тулж ирсэн үед бидний цөөхөн монголчууд төслийнх маань Хинтээ аймагт ажиллахаар ирсэн байгаа. Уучлаарай сая хөтлөгч маань 45 хоног ажиллана гэж 45 хоногт багтахааргүйгээр би сая зөрөгтөөс асуусан. Хинтээ аймагт ер нь хэд орчим хоног ажиллах вэ гэсэн 2-3 сар бол элбэг болно л гэж байна. 70-80 хоног бол элбэг ажиллана. Маш их нухацтай, маш их үнэт ийм зүйлсүүдийг маань тодруулж гарч ирнэ. Эгэл ардуудын маань тэгээ бид манай хинтээчүүдийн зан заншил, за манай ард иргэдийн ахуй амьдрал, дүр төрхийг мөнгөчүүлэн үлдээхэд томоохон үр гүйцэтгэхээр бидний цөөхөн монголчууд төслийнх маань Хинтээд ажиллаж эхэллээ. Сар шинийн өмнө ажилласан бол зөвхөн одоо хэдхэн хоногт маш их ажлуудыг амжуулсан бол одоо бүр жинхнээсээ Хинтээ аймгийн маань бүрэн бүтэн хамарч ажиллахаар хурдан цуглаад байна. Хинтээ аймаг маань түүхэн ажил үйлчлэлийн өдгийн нутаг болохоор засгийн газар маань шийдвэр гаргалаа шүү дээ. Хинтээ аймгийг түүхэн ажил үйлчлэлийн бүс нутаг гэж зарлалаа. Тэгээ бид нар энэ талаар сурчилж эхлэх цаг болсон гэдгийг түрүү хэллээ. Дээрээс нь ирээд үзэх гадныханд бид нар бүтээн байгуулалтынхаа ажлуудыг бас ийшин чиглүүлж байгаа. Хинтээ аймагуд бүтээн байгуулалтын оргил үедээ явж байгаа үе. 50 гаруй тэрбум төгрөгийн бүтээн байгуулалтыг өнгөрөх 18 онд хийсэн бол одоо 19 онд зөвхөн төсөвт сууснаар 60 гаруй тэрбум төгрөгийн бүтээн байгуулалтын ажлаа эхэлж байна. Энээс гадна дотны төслүүд хөтөлбөрүүд энэ дээр нэмэгдээд яваад байгаа юм. Тэгээд эзэн Чингисийн өдгийн нутгийг ирээд үзье гэхээр энэ одоо андлын өргөөгөд бид нар 100 км Батнорус суманд барьж байгаа энэ өргөө маань дээрээс нь Бэндэр суманд их хуралтай орд өргөөгөө бас энэ онд дуусгана. Дадлан суманд барих том Чингисийн чэйж баримл хөшөө сошиал дээр яваад байгаа шүү дээ. Тэрнийг хүмүүс хөшөө гэж андуураад байгаа л да. Тэр дүрс маань 5 давхар байшин юм байгаа. Том ордон барина. Тэр 3-4 км-ийн зайд асфальтын зам нь ороод 19 сая доллар Азийн хөгжлийн банкаар хийлгэхээр болсон. Ийм том бүтээн байгуулалтын өрнөсөн ийм жил болно 19 он маань. Тэгээ энэ үедээ давхцаад манай бидний цөөхөн монголчууд маань энд ажиллаж эхэлнэ. Би энэ төслийн баг хамт олонд маш их талархаж байдаг. Нэг аймагт 1 жил 4-5 аймагт ажиллана гэж сая энэ нэвтрүүлэг дээр хэллээ. Үнэхээр нэг аймагт 2-3 сар элбэг ажилладаг. Маш их нухацтай ажиллаж байгаа. Одоо маргаашнаас Цэнгэр мандал сум анхныхаа сумаар тойрж эхлэх гэж байна. Тэгээ энд манай хинтээчүүд маань маш их идэвхтэй оролцоорой гэдгийг би аймгийнхаа ханитын зон олондоо уриалж байна. Энэ төслийнхэн маань ажиллаж байгаа энэ цаг хугацаанд маш их идэвхтэй оролцоорой, эднийхээ ажил их туслын болоорой гэж бүх агентлаг багийн байгууллагын дарга нарт үүрэг чиглэл өгж байна. Дээрээс нь бас нийт ард иргэдэд уриалж байна. Энэс бид нар хинтээчүүдийн маань түүхэнд мөнгөцүүлсэн маш их том одоо буянтай ажил үлдэх юм аа. Тэгээ ингээд би одоо өнөөдөр зоргийнхаа хэлдэг одоо сая энэ нэвтрүүлэг дээр олон дахин гарсан бид цөөхүүлэх нэ гэдгээ мэдрвэл нэг ч гэсэн монгол хүн үн цэнтэй гэдгийг ойлгох болно гэдэг агуу их философийн маш том логик талаас нь бид нар ойлгож байгаа гэж бодож байгаа. Маш их үнэтэй зэнтэй үг л дээ. Тэгээ бид нар энэ сайхан үгийг сэтгэлдээ сайхан тээж ойлгож ухамсарлаж аваасаа гэж би бас ард зон олноос хүсэж байна. Асар их утгатай үг шүү. Монгол хүн, Монголын баялаг бол зөвхөн монгол хүн. Тийм учраас бид энэ баялаг гэдгээ бүрэн гүйцэд ухамсарлах цаг болсон гэж бодож байгаа юм. За ингээд бидний цөөхөн монголчууд төслийнхаа хамт олон дахин талархал илэрхийлж амжилт хүсье. Их хааны өлийн нутгийн хан Хинтээ нутгийн ард иргэд та бүхнийхээ өмнө бидний цөөхөн монголчууд төслийн санаачлагч мөнх чулууны зориг таныг хүндэтгэн өрье.
сайн байцгаана уу. За намайг ийм хувцастай гарчиж байгаа дуучлаарай. Тэгээ бид нэр гэрээ орноосоо нэлээд олон хоног явдаг учраас нэг иймэрхүү аяны хувцсанд шилжээд орчдөг. Та бүгдийг энэ олноороо хүрдсэн ирж бидний зөвхөн монголчууд төслийг хүндэтгэн бидний улсанд морилон ирсэн тань маш их баярлалаа. Өнөөдөр бидний энэ уулзалт одоо яг шууд орон даяар, дэлхий даяар шууд гарч байгаа. Тэгээ би бас энэ зураглаачтаас хүсэж байгаа юм. Энэ сууж байгаа үзэгчдийг бас гой гаргаараа. Нааша харалгүй одоо хойдлын хүмүүсээ бас гаргаараа гэж зураглаачдыг хүсэж байна. Хинтийн нутгийн маш олон хүмүүс аймагаас нутаг орноос хол Америк, Европ, Солонгос төв дэлхий ядгсан амьдарч байгаа байх. Нутгаасаа хол Улаанбаатар, Багнуур одоо хаасайгүй амьдарч байгаа бах. Энэ цугулс нутгийн олноо бас харгаа гэж би бас зураглаач яг үнэ энэ их ч бол одоо өсмөсөө санаад бүр гоё боллоо. Нийт хинтичүүдтэй ихэм ханд аймгийн дарга, гамбим дарга, мөгийн дүү ер нь та нар бүгдээрэнд бид нар маш их баярлж байгаа шүү. Аль өнгөрсөн жилээс ихтэй бид нар бидний зөвхөн монголчууд өсөл Хинтээ аймагт ажиллах тухай нэг биш уулзтууд хийж хэд хэдэн удаа ирж очиж цагаан сарын өмнө бид нэр Өвөр Монголын Өртөс хорны Баяннуур аймгаас Гашуун Сүхбаатарын бомтоор орж ирээд өмнө говь, дорн говь, дунд говь, дорн говь гэж шууд одоо давхиад Хинтэд ирж бараг 12 хоногийн хугацаанд одоо дийлэнх сумдаар явж бид нэр Хинтийн аймгийнхаа манлай одоо авраг одоо марчтай улс орон дээр алдаршуулах тэр сайхан үйлийг бас бид нэр хийсэн. Тэгээ энэ удаад бид нэр одоо ингээд бүрэн бүрэлдэхүүнээрээ 3 машинтай, 3 жиргүүлтэй 10 гаруй зулуучууд хүрэлцэн ирээд ажиллаж байна. Хэрлэн сумынхаа та бүгдтэй өнөөдөр нэг зүйлийг бас ярьё гэж бодсон. Энэ цагийн түүхийг бид нэр хийж байгаа хүмүүс 50 жилийн дараа, 100 жилийн дараа бидний одоо үр саад хойч үе энэ цагийн одоо Хэрлэн сумынхныг хинтичүүдийг одоо эргэж харах тэр түүхийг хийж байгаа. Тэгээ энэ бол зөвхөн нэг хитэн гэрэл зурагчид хитэн одоо баримтат киноныхан телевизийн нэвтрүүлгийн ирээд хийждэггүй. Та бидний одоо зайлшгүй хамтын бүтээл болсон. Хүн бүрийн одоо оролцоо бас их чухал. Та нар өнөөдөр энэ уулзалтаа дуусгаад гэтээ хараад нэг сайн бодоорой. Хуучин гэрэл зургийнхаа альбомыг нэг нээгээд үзээрэй. Авдрынхаа мухрыг нэг сайн ухаад үзээрэй. Энэ сум орны энэ аймаг орны одоо үг түүх илэрхийлсэн хар цагаан гэрэл зураг байх вэ хөөе. Сонины хайцлбар аав ээж үг дээдсийнхэн та хэдэд захиж хэлж үлдээсэн үг түүх таны ой толгойд байх вэ? Байх юм бол Хэрлэн сумын засаг даргын тамгын газар, аймгийн засаг даргын тамгын газар дээр одоо аль алин дээр нь бидний зөвхөн монголчууд төслийг хэрэгжүүлэх ажлын хэсэг байгуулагдсан байгаа. Тэрэн дээрээд мэдчих юм бол одоо манай баг хамт олон очиж одоо таны тэр одоо санал болгосон зүйлийг аймаг нутгийнх нь сум орных нь одоо үг түүхэнд нэгтгэж оруулах юм шүү. Тийм учраас очиод заавал нэг эргээд нэг юмаа эргүүлээд хараараа. Маш олон сумдаар, маш олон аймагуудад бид нэр үг түүхийн одоо мартагдсан анзаараагүй байсан олон зүйлийг бид сэргээж чадсан. Аль аймгийн мэдээ нэг суманд Шобилсонгоо очиод 14 хоног амарчхаад явсныг өнөө цаг хүртэл одоо тэр олон удаа ой түүх тэмдэглээ, тэр олон ном гаргацчаад мэдэхгүй яваад байсан байна. Тэгэхэд нэг өвөөгийн одоо гэрээс олдсон тэр зураг, тэр яриа хууч өрөөгөр Шобилсонгоо ирж 14 хоног амраад тэр суманд нь өчнөө юм шийдэж өгөөд явсан. Сайн нэг одоо нөхөн сэргээж мэдчих магтаа. Бид нар энэ төслийг хэрэгжүүлэхдээ 3 байгууллага хамтран хэрэгжүүлдэг. Мөнгөчлөн сан гэж миний аавын нэрмжт сан байдаг. Миний аав хүний гавьяат их хэмж Ядмын мөнгөчлөн гэж хүн байсан. Одоо Сүхбаатар аймгийн Эрдэнэ цагаан сумын хүн байсан юм аа. Тэгээ аавынхаа дурсгалд зориулж хүүхдүүд бидний байгуулсан энэ сан одоо энэ төслийг анх санаачилж эхлүүлсэн. Хамтран хэрэгжүүлэгчээр Монголын үндэсний олон нийтийн радио телевиз Unitel Group гэсэн ийм 3 эрхэм байгууллага одоо энэ зорилгыг тавьсан урдаа. Бидний төслийн одоо ерөнхий вэнэтгэгчээр Energy Resource ухаан удаг гэдэг маш хариуцлагатай монголчуудын энэ зурны хамгийн том бүтээн байгуулалтуудын нэг тэр хамт олон бас ажилладаг.
бид нэр энэ төслөө 10 жил хийж бархуулуул гэж найдаж яваа. 10 сая Монголоо түүхчлэн сурвалжсан. 10 сая Монгол гэдэг бол энэ дэлхийн хорвоод дархан амьдарч байгаа нийт монголчуудаа хамаатуулж бид нэр ойлгож байгаа. Оросын холбооны улсад байгаа туваачууд, халимгууд, бурятууд бүгдээрэмт хятадд улсад байгаа тэр өр монголчууд, өр Монголын өөртөө хорны олон аймагуд, тэр дээд монголчууд одоо ингээд цаашаа гэж явна. Шинэ цагийн одоо нүүдлийн одоо төвлөрлүүд ихээр бий болж байна. Япон, Солонгос, Америк, Европ гэдэг. Сая бид нар 2 насныхаа ойг тэмдэглэлээ. 2 насныхаа ойг тэмдэглээд эргээд харахад бид нар 5 аймагт иж бүрэн ажил дуусгасан байна. Хөвсгөл, Өмнө говь, Ховд, Уус, Баян Үлгий гэдэг. Сэлэнг, Хинти, Дорнот аймагуудад бид нэр үргэлжлүүлэн ажиллаж байна. Энэ жил дуусгах одоо зорилготой байна. Өнгөрсөн 2 жилийн хугацаанд бид нар Туваагийн нутагт орж ажиллажээ. Бурятын нутаг руу оржээ. Өвөр Монголын өр тал засаг хорны нутаг руу одоо ороод ажиллаад эхэлсэн байгаа. Өнгөрсөн жил Японд байгаа монголчууд дээр бүтэн сар энэ баг бүрэлдэхүүнээр ажиллаж Япон аймгийн Токио сумын монголчууд, Япон аймгийн Осака сумын монголчууд гээд бүх одоо муж хотуудаар нь явж монголчуудаа түүхчлэн одоо сурвалж авсан байгаа. Энэ жил бид нэр Солонгос явах гэж байна. Солонгос 49 мянган монголчууд амьдарч байна. Хинтигээс ч гэсэн зөндөө байгаа да. Солонгос хэн нэг нь байгаа хүмүүс гараа өргөдөх тоо. Өө харин тэгнэ. Өнөөдөр өчигдөр орой над руу Батцоож гээд онцгой байдлын албанд 25 жил ажиллаад тэтгэвртэй гарсан гинүү нэг залуу холбогдож фэйсбүүкээр холбогдож Мартин 8 олон улсын эмэгтэйчүүдийн баярыг угтуулад миний хань гэргийд та мэдчилгээ дэвшүүлээч бэлэг өгөөч гэсэн багхгүй. Тэгээ өнөөдөр би гэрээр нь орсон тэр лайвыг харсан уу та нар? Харсан юм байна уу? Та фэйсбүүк одоо хараад фэйсбүүк авахаараа тэр өнөр хорооллын баха 26 60 дугаар баримт байдаг. Багш бүсгүй байлээ. Тэгээд нөхөр нь маш гоё цэцэг, маш гоё торт явуулсан. Тэгээд тэрний би ингээд нэг фэйсбүүк дээр лайв хийгээд ордог штэ. Яг тэгээд орсон байгаа. Та нар тэрийг харах юм бол та нарт бас таалагдах байхаа гэж бодож байна. Хинти аймагт бид нэр одоо 2 сар 3 сар болох байхаа. Нэг сумд хэд хонохоо бид нар үнэндээ мэдэхгүй яваад ордог. 2-3 хоног гэж тооцоолдог боловч 2-3 хоног гэж тооцоолоод 45 хоног 2 сар гэлгээд ах шиг байна. Бид нэр зарим сумд 4-5 хондог, 25 хонсон сум хүртэл байдаг шүү дээ. Тухайн тэр сумын одоо байгалийн тэр үзэсгэлэн төгөлдөр өгүүлэмж хүн ардынхын тэр өгүүлэмж тэр энтрээс хамруулаад бид нэр бол одоо хэдлүүл хэд хоног ажиллаж ер нь бидний энэ зураг хальснаа нэг хүний царай дутуу үлдэж байдгүй. Бараг бүгдийг хамаатуулаад авчдаг. Ийм л одоо төсөл. Тэгээ бид нар зөвхөн одоо ингээд үг дүү хийж гинэ гэдээ одоо цааш нь авдар савнда та бүгдийн яриа ярилцлага гэрэл зураг дүрс энэ бүгдийг хавд арчдаггүй. Энэ цагийн монголчууд бас бидний энэ аялыг маш сонирхдаг, биднийг дагаж аялдаг учраас аливаа зоргоо ахаа манай нутгийн тэргуухаар ороодохоос манай өвөө дээр очиод нэг ярилцлага авчаач. Манай эхнэрд очиод нэг бэлэг өгчөөч. Би нутгаа хармаар та нэг бидний зургийг гаргаач тэргээд гуйдаг учраас бид нар гаргадаг болсон. Тийм учраас бид нар энэ төслөө ер нь заавал одоо 50-60 жилийн дараа олон түмэнд нээхгүй одоо шууд дэлгэж эхэлсэн. Бид нэр анх Хөвсгөл аймагт ажиллаж ирээд бид нар 200 гэрэл зургийн үзэсгэлэн гаргаж тухайн үед 2500 хүн үзэж одоо бид нар их өнгөрч байлаа. Үзэсгэлэн тийм олноороо үзсэн тохиолдол урд нь байгаагүй гинэ. Сая 2 насныхаа босгон дээр ой тэмдэглэхдээ бид нар 7 давхар анхны 1000 гэрэл зургийн үзэсгэлэнтэй үзэсгэлэн гаргаж Улаанбаатарт үзлээ. Өнөөдрийн байдлаар 18000 гаруй хүн үзчихэд байна. Энэ бол одоо маш том тоо. 2 насныхаа босгон дээр бид нар анхныхаа гэрэл зургийн альбом номоо бүтээлээ гаргалаа. Дэлхийн алдартай National Geographic гэдэг одоо хэвлэлийн газар бидэртэй хамтарч гаргалаа. Өнөөдөр бид нар 2 насныхаа ой босгон дээр бидний цөөхөн монголчууд гэдэг телевизээ байгуулж авлаа. Өнөөдөр надтай Монгол улсын харилцаа холбооны газрын дарга Чин Зориг холбогдсон. Өнөөдөр маргааш гэхэд хуралдаад танаа телевизийг орон даяар гаргах асуудыг шийдэж өгнө зоригтгоо. Та хөдөө нутгийнханд 2 хоног дэвчээрэй гэж хэлсэн. Тэгээ манай телевиз Univision сувгийн 77 дугаар сувг, D-Dash-ийн 77 дугаар сувг,
Лүг ТV гэсэн одоо сугуудаар дэлхийд даяар, Монгол орон даяар одоо айл болгоны гэрт одоо хүрэх болно. Өнөөдрийн ч гэсэн энэ улсанд ирсэн хүмүүс тэр телевизээр өөрсдөө гоё хараараа. Хамгийн өөрх нь та байна шүү. Бид нэр Хинти аймагт ажиллаж байх хугацаанд нэг сумаас 10-аас 10 орчим шууд нэвтрүүлгүүд хийдэг. Нэг сумаас тэр бүгд тэр ДДШ-ийн 77, 99-ийн 77 дээр Лүг ТV дээр шууд та бүгд танаа гэрт гарна. Би нэг өвгний гэрт нь ороод шууд ярьцлага хийгээ сууж хахад би зургтын насаагаад ДДШ насааж өгчөөд за дондонгоо та өөрийгөө харж байгаа биз? Та одоо итгэв үү? За одоо хоёлаа яриагаа ихлийгээд орондоо шууд ярьцлагууд явна. Хэн бүгд одоо ганцхан дондоггоогоос би асуугаад байхгүй. Та нар над руу мессежчээд тэр өвгнөөс юм асууж болно. Таньдаг өвгөн байх юм бол одоо хайртай дуртайгаа бичээд илэрхийлж болно. Ийм шууд харилцаа одоо ингээд нөгөөдрөөс одоо бидэнд одоо бас болцоо бүртгэнэ. Бидний төслийг дэмждэг үндэсний олон нийтийн радио телевиз, бидэртэй хамтран ажилладаг Гэрэл медиа группийн гишүүн, Эх орон телевиз, парламентын суваг, Малчин суваг гэдэг бидний зөвхөн монголчууд суваг гэдэг 5 телевиз дээр одоо бидний бүтээлүүд гарна. Бид нар очисон сум болгоныхоо тухай 2-оос 3 нэвтрүүлгүүд хийж хамгийн түрүүнд үндэсний телевизээрээ одоо олон түмэнд хүртэл болгоно. Мэдээж одоо тэр нэвтрүүлгүүдэд одоо тэр олон хүмүүсийн яриа хөөр дуу уран сайхан багтахгүй ч гэдэг гэсэн бидний зөвхөн монголчууд суваг дээр бол өвгөнтэй хийсэн бүтэн цагийн яриа бол бүтнээрээ гардаг болно гэж та нар бодож тэр сувгийг сонгож байгаараа гэж хэлсэн. Ингээд та бүгдийг дэндүү уртудаа яриагаар одоо яаж ах шиг байна. Бид нар өнөөдөр та бүгдийг бас манай хамт олон манай төслийн багийнхны хийсэн шүүдэр дундуур гэдэг уран сайхны киног үзээч гэж хүсэж байгаа. Энэ кино бол Монголын уран сайхны инээдмийн кино. Гэхдээ энэ киног үзээд дууссан дараа та нар манай энэ төслийн гол үзэл санааг ойлгох байх. Бид чинь цөөхүүдээ шүү дээ. Цөөхүүдээ учраас бид нар энэрэнгүй байх хэрэгтэй юм байна. Цөөхүүдээ учраас ядарсан нэгнээ татаад авдаг, түшээд авдаг. Тийм монголчууд байх хэрэгтэй. Бидэнд нэг хүний амь нас, нэг айлын гал голом дэндүү үнцэнтэй шүү гэдгийг та бүгд одоо үзэх. Бидний та бүгдэд хүргэж байгаа киноноос ойлгох байхаа гэж бодож байна. Бид чинь цөөхүүдээ учраас хүн бүрийн хариуцлага гэдэг юм чинь маш чухал юм байна гэдгийг бас ойлгож авах байхаа. Бид нар цөөхүүдээ учраас бидний эв нэгдэл эрхэм юм байна гэдгийг бас ойлгож авах байхаа гэж би найдаж байна. Та нар ардын зураач Одонгой гэхэр бүгдээрээ мэдэх байх. Ардын зураач Одонгой одоо нэг сайхан бүтээл байдаг. Ажлын дараа гээд хадлан дээр нэг майхны өмнө нэг хэдэн өвгчл суудсан байдаг. Санаж гэнэ үү тэр зургийг? Яг тэр зургийг амьлуулан хийсэн кино сая энэ дуугийн сонсолтоо та нар харсан байх тий. Ийм сайхан кино байгаа. Эмэгтэйчүүд та нар лавныг 2-т 3-таа бол сэнгэнтэл асгартал уйлна шүү. Ачуур салфетик юмаа бэлдээрээ. 7-8 удаа нийтээрээ одоо ойж тусан инээлдэх ба хажуу хүнээ зохиод авваа хөөе. Дээр үеийн одоо ардын ээж, анхны алхам одоо ингээд олон сайхан монгол кинонуудыг та нар бүгдээрээ санаж байгаа байх. Тэр сайхан монгол киноны уламжил дасраад удагдсан байсан. Энэ кино бол яг тэр үеийн тэр монгол киноны аргаар та бүгдэд тэр залуу зандан үеийн чинь санагдуулсан тийм кино болох байхаа, баярлуулах байхаа та нарыг гэж итгэж байна. Ингээд та бүгдээ дахин гялаалаа, баярлалаа. Яг төсөл дээр нь зоргоод та нараас нэг ганц гуйлт байна. Та нар нэг нутгийнхаа нэг сайхан дууг нэг бөөнөрөө нэг дуулаад өгөөч. Би нэг бичээд авъя тэхүү. Дуулах уу? Зоолъё те. Ямар дуугаад болох юм бэ? За, нэг нь ирээд энэ чинээс нэг чиглүүлээд явах уу? Ямар дууг нэ? Хаан тигсэн үү? За хантигэ. За эхлэе. За бидний зөвхөн монголчууд төслийн уулзалт өндөрлж байна. Ингээд Хинти нутгийнхнаасаа, Хэрдэн сумынхнаасаа одоо би баярлалаа гэж дуу дуулж өгөхийг хүсэж байгаамаа. За дуугаа эхлээрэй манайхаа. За эхлээрэй дуугаа. Би бичиж байгаа шүү. За бүгдээрээ эхлэе те. За эхлээрэй.
За жоохон доорослие. Үзүр мөчөр шашраалсан Та на хоолоо идсэн биз? За баярлалаа. Энэ сайхан төслийг санаачлан хэрэгжүүлж байгаа бидний цөөхөн бидний цөөхөн монголчууд төслийн багийнхандаа нийт монголчуудынхаа өмнөөс талархан мэхэн ясалё. Улс орны дархлаа бусдаас ялгарах онцлог бол үүх түүх, ёс заншил, соёл урлаг байдгаа гэж би боддгийг. Монгол улсын маань хөгжлийн тулгуур бол соёл урлагийн салбар юм а гэдэгт би итгэдэг юм а дарга. За баярлалаа. Ингээд та бүхнийхээ өмнө Ардын дуу бүжгийн хан хинти чуулгын уран бүтээлчдээ урихтаа баяртай байна. Монгол ардын уртын дуу оломгүй дадаа. Ардын дуу бүжгийн хан хинти чуулгын уртын дуучин Мие Гомбо хандажв морин хуурч гал мандах. Баярлалаа. Нүүдэлчин Монгол ахуйн үндэсний өвс соёлоо
ирээдүйн хойч үедээ өвлүүлэн уламжлах эрхэм үйлсэд талархъя. Ардын дүүжгийн хан хинти чуулгын уран бүтээлчдэд баярлалаа. Бидний цөөхөн монголчууд төслийг ивент тэтгэж дэмжиж хамтран ажиллаж байгаа ардын хан хинти нутгийн ард иргэд болон аймгийн удирдлагуудад талархъя. Ингээд шүүдэр дундуур уран сайхны киног хүлээн авч таадан болгоно.